1996 оноос 2010 оны хооронд төрсэн үеийг нийтлэлээр Generation Z эсвэл Gen Z гэж нэрлэдэг. Тэд бол технологи, интернет, ухаалаг утас, сошиал медиатай хамт үссэн анхны бүрэн дижитал уугуул үеийн юм. Энэ онцлог нь тэдний амьдралын хэв маяг, харилцаа, сэтгэл зүйд гүнзгий нөлөө үзүүлдэг. Gen Z үеийнхэн мэдээллийг хурдан бовн хэлбэрээр хүлээж авдаг бөгөөд видео бовн контентын форматад илүү дассан байдаг. Харин энэ нь анхаарал төвлөрөх хугацаа бовнсох, олон ажил нэг дор хийхдээ стресс үүсгэх зэрэг сорилт дагуулдаг. Тэд өөрийгөө илэрхийлэх эрхчлөлөг эрхэмждэг бөгөөд хүйс, үзэл бодол, сонирхлын хувьд нээлттэй, брэнд болон байгууллагаас шудрах ил тод байхыг шаарддаг нь Gen Z үеийнхний нийгмийн идэвхтэй, шүүмжлэлтэй сэтгэлгээнээс улбаатай. Өнөөдрийн Gen Z-ийн өсвөр үеийнхэн болон залуучууд сэтгэл зүйн эрүүл мэндийн талаасаа мэдрэмпий байдаг. Сошиал медиад суурилсан харьцуулалт, лайк, сэтгэлгээн соёл нь өөртөө итгэх үнэлэмжийг бууруулж, түгшүүр, ганцаардлыг нэмэгдүүлдэг. Гэвч тэд энэ талаарх ойлголттой ментал хэлт, селф-кэр гэх мэт ойлголтыг хэвийн зүйл гэж хүлээн авч нээлттэй ярдсан тэдний давуу тал мөн. Мөн дижитал зарчимд хурдан дасан зохицох чадвартай, олон соёл, олон үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг бүтээлч сэтгэлгээтэй нь Gen Z үеийнхнийг онцгой болгож байна. Ажил карьерийн талаас Gen Z үеийнхэн уламжлалт ойлголтоос ялгаатай хандлагатай. Тэд амьдрахын тулд ажиллах биш, ажил амьдралын тэнцвэрийг эрхэмждэг бөгөөд утга учиртай, нийгэмд эерэг нөлөөтэй ажил хийхийг илүүд үздэг. Санхүүгийн хувьд тэд илүү болгоомжтой, хөрөнгө оруулалт, фриланс орлого зэрэг шинэ боломжид нээлттэй ханддаг нь эдийн засгийн тогтворгүй нөхцөл байдлын улмаас бий болсон онцлог юм. Гэвч Gen Z үеийнхэн олон сорилттой нүүр тулдаг. Тэдний амьдралын ихэнх хэсэг нь дэлгэцийн ард өнгөрдөг тул бодит харилцаа багасч, сошиал харьцуулалт, онлайн дарамт нь өөртөө итгэх итгэлийг бууруулдаг. Тэд түгшүүр, ганцаардал, стрессийг илүү мэдэрч, зарим тохиолдолд сэтгэл готролд өртөх эрсдэл өндөр байдаг. Энэ нь зөвхөн тэдний сул тал биш, харин технологийн хөгжиж, нийгмийн өөрчлөлттэй холбоотой сорилт юм а. Gen Z-ийг ойлгохын тулд тэднийг шүүмжлэхээс илүү өөр орчинд үссэн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хяналт бус харилцаа биш, ойлголцол, итгэлцэл, зөвлөгөө шаардлагатай. Технологиг хорглох биш, зөв хэрэглээ зааж, бодит туршлага, харилцааг дэмжих нь чухал. Тэднийг зөв чиглүүлснээр Gen Z нь айдтай, сул үе биш, харин хурдтай өөрчлөгдөж буй дэлхийд дасан зохицож буй, илүү нээлттэй, илүү мэдрэмжтэй, бүтээлч үеийнхэн болох боломжтой. Эцэст нь хэлэхэд Gen Z-ийн үеийнхнийг ойлгох нь зөвхөн эцэг их багш нарын биш, бүх нийгмийн үүрэг юм. Тэднийг зөв ойлгож, дэмжиж, бодит туршлагаар хөгжүүлэх нь ирээдүйн нийгэмд чухал хөрөнгө оруулалт болох нь тодорхой юм а.